7 хуваагдах шинж гэдэг юм сурсан. За 7 хуваагдахын тулд тоо ямар байх ёстой вэ гэдэг тухай ярьж байгаа байхгүй юу? Жишээ нь цөмөрөө нэг ийм тоо авч үзье л да. Хамгийн амархан 7 хуваагдах та нар шууд цэжэр мэдж байгаа тоо байна уу? За чинь 721 ч юм тий. Мөн үү? За 637 ч юм гэхгүй. Ойлгомжтой. Өөр хит ажиллах уу? 2800? Хэдэ? Яг нэг цөмөр 7 тоогддаг тоонуудыг залгаж хэлээд штэ 28 14 мөр тийм зайл хэрэглэхгүй зүгээр яг харахад яадаг харвас нэг тийм 7 тоогддаг мэддэхгүй нэг тийм тоо яа заяа. За жишээ нь 574 гэдэг тоо чинь 7 тоогдох байхаа гэж бодож чинь ягаад ч мэдв. Тоогдохгүй гэж яа гэдэг цөмөр. Өөр юу ажиллах вэ? За жишээ нь энэ гурван тоон дээр шалгах заяа. Нэг шинж байгаа заяа. Эхлээд би тэр шинжийг заагаад тэгээд дараа нь энэ шинж яагаад ажиллаж байгаа юм бэ гэдэг тухай ярина заяа. 7 тоогдох тоог олохын тулд цөмөрөө яах вэ? Хамгийн арын цифр шүү дээ, тий? Хамгийн арын цифрыг нь аваад тавьчихвал цаана нэг тоо үлдэн шүү дээ. Хамгийн арын цифрээр ингээд салган заяа. Ойлгомжтой. Тэгээд арийнхаа хамгийн арын цифрээ 2-оор үржүүлээд уртлын тоноос хасна. Одоо яах вэ? 72-оос хасдаг нь 2-ыг үржих нь 1 хэдөө. 70 энэ тоо 70 тоогдож гинөө. Тэгвэл эхний тоо чинь ч гэсэн хуваагдсан 720 ч гэсэн хуваагдсан гэсэн үг заяа. За 637 шүү дээ, тий? 63-аас хасдаг нь 2-ыг үрждэг нь 7 тийм үү? Энэ дөө 14-аас 14-ийг хасаад хэлж дээ. Оо, энийг ийм удаан бодоод байна. Бацаа баярлалаа. Ямшис ихтэй бацсан тий? За. Дандаа 3 ордод авсан юм байна тий? 5757 биш ээ. 574 гэж юу? 57-аас хасдаг нь 2-ыг үржих нь 4. 57-аас хэд хасчих гэсэн үг вэ? 8. Дахиад 49 дандаа 7 тоо гарч ийн гэдэг чинь энэ тоо 7 тоо гнал гэсэн үг ойлгомжтой. За нэг 4 ордод жишээ авъя тэхүү. Ойлгомжтой. 3605 гэдэг. За яг. Ойлгомжтой. За энийг өөрчилж 3605 гэдэг тоо авъя да. Ойлгомжтой. Тэгвэл энэ чинь ингэж сална тий? 360-аас хасдаг нь хэд вэ? 5-ыг үржих. 2-ыг үрждэг нь 5. Тэгэхээр 350 гэсэн үг тий? За 350 чинь 35 хуваагдсан юм чи 350 мэдээж 10 дахин ихтэй бас хуваагдсан гэсэн үг мөн үү? Би орж байгаа үстэй. Орж байгаа юм уу? За. Харин үлдэж байгаа удаа байна. 350 хуваагдсан чинь энэ тоо ингээд 3605 бол бас хуваагдсан нь шүү дээ, тий? Ойлгомжтой. За. За нэг иймэрхүү чанар байх юм. Ойлгомжтой. Тэгэнгүүт та нар наач өгөгдсөн тоонууд дээр яг энэ чанараа ашиглаад дахиад 3 ордоо очиод энэ тоон дээр дахиад хэрэгэлсэн ч болно шүү дээ. Одоо энд яг би тэр болчих юм. Хэрэглэхгүй дээр 35-аас хасна яа гэсэн үг. Ингэж хувааж байгаа 35-аас хасна 2-ыг үржих клик дахиад 35 шүү дээ, тийм үү? Ойлгомжтой. Ясэм дээр 35 дээр хэрэгэлсэн ч болно. 3-аас хасдаг нь 2-ыг үржих нь 5 гэхээр юу? 3-аас хасах нь 10 гэхээр баг тооноос их тоо хасахаар ямар тоо гардаг вэ? Сөрөг тоо гардаг тий? Хасах 7 гэдэг 7 тоо гарч байгаа зү тий? Тэгэхээр энэ тоо маань яадаг тоо байх нь вэ? Окей, 7 тоо өгсөн жийлсэн одоо. Ойлгосон тий? Тэгэхээр яач вэ? Хамгийн арын цифрийг аваад 2-оор үржүүлээд өмнөх тооноос насаад байх нь шүү дээ тий? Ойлгомжтой юу? За энэ чанар яагаад гарч ирж байгаа тухай ярив. Ойлгомжтой юу? Яагаад ийм чанар гарч ирж байгаа вэ гэдэг тухай ярив. За тэгэнгүүт бид нарт ингээд нэг А Б С Д бла 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 гэдэг ингээд хамгийн сүүлд X гэдэг дуустал за нэг X ч үгүй тий. К гэдэг дуустал нэг юм олон ордод тоо байлаа гэж үдэл та заа юу. Ойлгомжтой? Олон ордод тооныхоо хамгийн уртлын хэсгийг нь яаж хөө? Бүх уртлын хэсгийг нь цөмөр X гэж заа юу. Тэгвэл ямар нэг тооны араас К гэд нэг орон залгаж байгаа гэдэг чинь тэр тоогоо эхлээд нэг орон урьдчилах хэрэгтэй гэсэн үг тий. Нэг тооны ард одоо жишээ нь 153 үжээвэл энэ 15-ыг бид нар яах ёстой вэ? 3-ыг нэмэхэд эхлээд 15-ыг 10-аар үржүүлж 10 нь хэд гаргаж байгаа 3-ыг нэмэх гэсэн үг шүү дээ тий. 5264 үжээвэл яах вэ? 526-г 10-аар үржүүлээд мөн үү? 10-аар үржүүлэхдээ ардаа хэлтэй болчих шүү дээ тий. Тэгээд 4-ыг нэмсэн гэсэн үг шүү дээ мөн үү? Тийм нэг тооны араас энийг залгасан юм чинь уртлын хэсгээ 10-аар үржүүлж ягаад
арталтны дөрийг нэмсмээр гэсэн үг шүү дээ. Тэгвэл манай энэ бүх уртлын орныг нь тэр чигээр нь x гэчүүд энэ ард нь k залгаж үчихээр энэ тооч юу гэдэг тоо гэсэн үг үү? 10x дээр нэмэх нь k гэсэн үг мөн үү? K гэвэл шиг y гэчгүй x-тэй гой хослоо сонсгдсон шүү дээ. X y. За тэгэхээр манай ABC гэж явсараад хамгийн сүүлд нь эхлэх нь орон y гэсэн тоо маань хэрвээ 10x дээр нэмэх нь y юм бол энэ тоо 7 хуваагдах ёстой шүү дээ, тий? За тэгвэл энэ тоо 7 хуваагддаг гэвэл юу вэ гэхээр 7 хуваагддаг ямар нэг тоо хэлдэг та нар. Заах боли. 7 хуваагддаг шүү дээ. Дараач нь хэд вэ? 14. Дараач нь 21 шүү дээ, тий? Тэгэнгүүт энд нэг y байна шүү дээ, тий? За 10x дээр нэмэх нь y хэрвээ 7 хуваагддаг юм бол заа юу? Бүгднгээс нь 21 y-ийг хасчих болохгүй хоёулаас нь. Гэхдээ энэ илэрхийллээс л 21 y-ийг хасах юу болох вэ? Бид нар 7 хуваагддаг танаас 7 хуваагддаг та хасч чинь гэсэн үг мөн үү? Мөн тий? Энэ тоо 7 хуваагддаг байвал 10x дээр нэмэх нь y хэрвээ 7 хуваагддаг байвал шүү дээ. Энэс 21 y-ийг хасчих бас гарч байгаа тань бас 7 хуваагддаг гэсэн үг мөн үү? Яа тэгвэл энэ хэсгэнд 7 хуваагддаг, энэ хэсгэнд 7 хуваагддаг чинь хоёулаа 7 хуваагдаж байна. Тэгэхээр 10x-ээс хасдаг нь 20 y бас 7 хуваагддаг гэсэн үг нь баахан талаа шээ 7 хуваагддаг гэснийг ингэж 3 цэгтэй тэмдэглээд байгаа шүү. За юу. 10-ыг хаалтаас гаргахчуд юу болох вэ? X-ээс хасах нь 2 y болно тий. Энэ бас 7 хуваагддаг гэсэн үг мөн үү? 10 чинь анхны тоо үржүүлэлтээ яаж задрах вүлээ? 10 чинь үржүүлэлтээ яаж задрах юм? Хүү 10-ыг үржүүлж задлах чаддгүй юм даа. 2-ыг үржих тав сайн байна. Тэгэхээр 2 эсвэл 5 чинь 7 тоо хураагдахгүй үстэй тий. Тэгэхээр энэ тоо 7-д хуваагдахад 19-та ямар ч нөлөөгүй 10-аар үржсэн байх уу үржээгүй нөө хамаагүй. Яг л 10 дотор 7 гэсэн үржиг байхгүй чи 2-ыг үржих 5 юм чи тий. Зөв. Тэгэхээр энэ 7-д хуваагдахад нь ямар ч хамаагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр x-ээс хасах нь 2-ыг нь яа гэсэн үг вэ? 7-д хуваагдгаад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яаж юм бид нар нэг хамгийн сүүлийн орноос урдлынхыг нь x хамгийн сүүлийн орноо y гэсэн шүү дээ тий. Тэгвэл хэрвээ энэ тоо энэ хоёрыг ингэж залгаж үтсэн 7 хуваагдсан бол хамгийн сүүлийн орноо 2-оор үржүүлээд уртлын хэсгээс хассан бас 7 хуваагддаг гэдэг чанар чинь ингэж гарч ирж байгаа байхгүй ойлгомжтой. Тэгэхээр цааш 7 хуваагдах шинжийг тайлбарсан янз янзын чанарууд бол зөндөө байгаа. Гэхдээ энэ бол ерөнхийдөө яг хамгийн арын цифрээ аваад 2-оор үржүүлээд урдаас нь хасаад идэх учраас энэ цээжлэхэд хамгийн дайггүй хэлбэр чанар гэж ойлгож болно заа юу. Одоо тэгвэл та нар наан өгөгдсөн тоонуудаас 7 хуваагдах тоонуудыг нь яг энэ шинжээр 4 оронтой байвал энийг хэрэгж 3 оронтой болгоод 3 оронтой байвал дахиж хэрэгж 2 оронтой болгоод ингээд 7 хуваагдах хүртэл нь яваад шалгаж чадах нь шүү дээ тий. Ойлгосноо? За зөв бичлэгээ дуусгачих.